Чи та бүхэн амар амгалан байцгаана уу? Хүн ертөнц нэвтрүүлгийн бясалгах хой болон ээлжид дугаараа та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр хүн зочинтой нэвтрүүлгийг үргэлжлэнэ. Энэ удаагийн зочин Осho бясалгалын төвийн тэргүүн Ачима гэж энэ бүсгүй маань та бүхэнтэй ярилцахаар хүрэлцээд байна. За Ачиматай энэ өдрийн нэвтрүүлгийг сайн байцгаана уу? За ингээд та бүхэн бяцлахгүй нэвтрүүлгээрээ үзээд ямар бяцлаглыг би сонгох вэ гэдгийг шийдэх гэж байгаа учраас маш анхааралтай ингэж үзэх шаардлагатай гэж нэвтрүүлгийн зүгээс хэлээд байгаа. Тийм учраас одоо та бүхэн ажлаа зогсоогоод зургтынхаа өмнө артын сууно гэж хүсэж байна. За ингээд анхаарлаа хандуулно. За Ачимагаас юуны төрөнд асуух бушуухан яриулах нэг юм байна. Тэрний юу гэхээр энэ ном сэтгүүлүүд гаргаад байна л да. Эндээс эхлээд яриага эхлээд явуул их зүгөө санагдчихэ. Тэгээд энэ сүүлийн үед энэ орчуулгын энэ ажил чинь нэлээд түлхүү явагдах шиг боллоо. Их чимээгүй суулаа тийм ээ. Тэгээд энэ ямар ном эхлээд гаргах ч юу энэ талаараа яриа эхлээд явчих уу. За тэгээ яг шинээр бол энэ амьдрал хайр инээд гэдэг Osho гişin ном гарсан. Энэ ном маань өөрөө яг нэр нь ямар вэ? Дотор нь яг энэ 3 бүлэгтэй амьдрал хайр инээд гэдэг тухай өгүүлдэг маш сайхан ном. Энэ бас олон орнд бестселлер болд юм билээ. Osho гişin одоо хамгийн их уншигддаг номнуудын нэг. Яг бол маш сайхан баяр хөөр амьдралын баяр баясгалан, оршин шог, инээд, наадам, нариганы тухай өгүүлдэг юм номыг гаргалаа. Тэгээд энэ Osho гişin хүүхдийн тухай ном байдаг. Шинэ хүүхэд гэдэг ном өмнө нь бол хэвлэгдэж агаад тэгээд дуусаад бас нэг 2 жил хэртэ болцсон байсан. Тэгээд энэ номыг дахин хэвлэж гаргалаа. Тэгээд бас энэ номны худалдаанд бол дууссан байсан гэсэн үг. Тийм, худалдаанд дуусаад 2 жил болцсон байсан. Тэгээд энэ ном маань өөрөө энэ загварууд нэг ойролцоо газтай ер нь бол тий бүгдээрээ одоо ингээд цуврал ном гэж ойлгохоор байна тий. Уншигч нарт бас ингээд танигдах эвтэйхэн болох гээд ингээд яасан. Тэгээд ашиг хэлэхэд бас энэ загвар дизайны эзэн болоод манай Инхтай баах өөрөө дизайнер шүү. Энэ Osho гişin номын дизайныг Инхтай баах өөрөө санаачилж хийсэн. Тэгээ би Инхтай баахт их баярлж өгдөг юм аа. Одоо уншигчд маань, танаа үзэгчд маань ч гэсэн одоо энэ таны дизайнер хийж байгаа энэ номнуудыг үзэх байхаа гэж унших байхаа гэж найдаж байна. Тэгээд өмнө нь энэ шинэ хүүхэд гэдэг ном бол арай өөр дизайнтай гарч ирсэн байхгүй юу. Тэгээд одоо бас өмнө нь өөр дизайнтай гарч ирсэн, өөр хавцтай гарсан энэ Attention бэлэг гэдэг энэ ном байгаа. Энэ номыг бас дунд нь бас зураг оруулаад энэ одоо Тиша гэж бурхны шишнийг гэрсэн хүн байгаа. Тэгээд бурхны шишний хүн учраас ингээд бурхны шишний одоо зураг хавсаргаад 8 дахлын зураг оруулсан энэ ном хийсэн байгаа. Тэгээд энэ бол одоо яг бяцлал хий гэдэг хүн бол энэ ном бол их чухал ном байт юм аа. Өчнөө энэ болон зузаан ном бол байлаа ч гэсэн яг энэ ном дээр бол яг бодтой гарын авлага бодтой ингээ өөртөө хэрэгжүүлж болох юм маш товчхоноор ингээ энэ ном дахиад гарсан учраас аваад яг үнэхээр бяцлал хий гэж байгаа хин нэгэнд биелэглээд тийм ээ өөрөө ч гэсэн одоо хэрэглээрээ гэж хэлмээрээ бясалгал хийдэг
одоо хийж байгаа хүн гэдэг юм уу те бяцлаглыг сонирхож байгаа хүн хэрэгтэй байх нь шүү. Тий, энэ ерөөсөө цэвэр бяцлал сонирхож байгаа хүн хэрэгтэй. Яг угаасаа энэ ном маань өөрөө ингэж байгаа штэ. Дотоод аялалд гаргасан зориулваа гэдэг те. Тэгээд энэ судрууд дээр бяцлах тун эдгээр нь зөвхөн бяцлагч нарт зориулагдсан гэж. Тэгэхээр ямар нэгэн философитой, ямар нэгэн үзэл баримтлалтай зүгээр юмыг одоо зөвхөн тайлбарлах гэж оролцсон тий. Практикаараа өөр дээрээ хэрэгэлдэггүй хүмүүст бол энэ хэрэгтэй ном биш л дээ. Ягаад гэвэл их юм алга байна шүү дээ агуулга гэдэг ах юм. А яг цэвэр бяцлал хий гэсэн хүн бол яг л тодорхой би яг юу хийх вэ? За би яг энэ аргыг энэ бяцлаглалын техникийг чи би яг яаж хийх вэ? За энэ хийх явцад надад яг ямар асуудал гарвал би яг өөртөө яаж зөв харьцах вэ? Гэл асуудлууд гардаг. Тэгэхээр энэ асуултуудад нэлээд чамбаа хариулт өгсөн. Одоо энэ Атиша гэж өөрөө гэгэрсэн хүн байгаа. Тэгээд тэр гэгэрсэн хүн нь ерөөсөө 9 судар өгсөн маа. Судар гэдэг нь монголчууд маань тийм зузаан гэж ойлгодог шүү дээ нэг юм том. Тэгэхээр судар гэхэл ерөөсөө одоо нэг манайхаар бол афоризм шиг нэг өгүүлбэр л ахгүй юу. Тэгэхээр энэ нэг өгүүлбэрээр л ерөөсөө одоо бяцлагч хүнд хэрэгтэй бүх арга техникүүдийг тайлбарлагдсан 9 өгүүлбэр байгаа. Тэгээ энэ 9 өгүүлбэрийн тайлбарыг дахиад нэг гэгэрсэн хүн Ошо багш тайлбарлсан байдаг. Тэгээд энэ хичнээн одоо тайлбартай ч гэсэн маш их энгийн. Энэ ном бол их чухал ном. Тайлбартай ч гэсэн энэ нэмхийг авсан. Тайлбартайс нь жижигхэн үнэн ч гэсэн бусад энэ одоо зузаан номнуудыг бодгоод одоо хямдхан байдаг юм аа. Энэ ном их чухал ном болсон. Энийг би өөр их хүмүүст бэлгэлэхэд дуртай. Тэгээд бас танд бас бэлгэлнэ намаа. Ийм үндэстэй юм 3 номын ард гарчаад байгаа юм байна шүү дээ. Тийм, тэгээ бас нэг сэтгүүлийн дугаар бэлтлээ. Энэ одоо оюунлаг хүн гэж одоо их сайхан сэтгүүл байдаг. Энэ бол бас танай номын анх алтууийг эрхэлж гаргадаг одоо Ариавалын бяцлаглалын хүн. Тэгээд бяцлагч бид нар чи хоорондоо найз нөхөд тэгээд нэг зүгт одоо тийм нэг чигт нэгэн сайхан юмны төлөө явж байгаа улсууд ч ингээд бие биенийхээ ямыг ингэж бас бяцлаглуудыг бие биенийхээ сургаал бие биенийхээ багш нарыг ингэж танилцуулж тайлбарлаж тэгээд өгж байгаад их баярлдаг. Ягаад гэвэл энэ бүтэн дугаар ерөөсөө Ошо багш Ошогийн бяцлал зориулагдсан бол маш их баярлж байгаа. Энэ бол маш том хөрөнгө оруулалт аюуны хөрөнгө оруулалт хийгдэж байна. Тэгээд бид нараас нэгч төгрөгч гараагүй ганцхан мэдээллүүд гарсан. Тэгээд энэ сонирхолтой энэ сэтгүүлд маань бол өмнө нь монгол хэл дээр огт гарч байгаагүй дандаа шинэ мэдээллүүд орсон байгаа. Тийм ялангуяа багшийн одоо гэгэрхээс өмнөх амьдрал байгаа тийм альва гэгэдний гэгэрхээс өмнөх амьдрал их сонин шүү дээ тийм хүмүүс их сонирхолтой байдаг л тийм асуугаад байдаг. Яг бол гэгэрхээс өмнө яг л бид нар шиг л байсан шүү дээ тийм яг л бид нар л байсан бид нар шиг алдаа оноотой ууралдаг уцаарладаг тийм тэгэл мунхаг тэнэг тэгэл ямар ч ялгаа байгаагүй бид нар байсан. Тэгсэн энэ тийм гайхамшигт бурхан болж чадсан. Тэгэхээр энэ бүр багш маань бүр хүүхэд байхасаа бяцлал хийдэг байсан. Тэгээд одоо өхөл гэж аимшигт мэдрэмжийг өхлийн дундуур яаж одоо туулж гарсан тухай тий багшийн ерөөсөө зурхаач ингээд төрөөд удааг багтан зурхаачд үзүүлэхэд багшийг ерөөсөө 7 наснда нас орчнаа л гэж хэлсэн байдаг байхгүй. Тэгэхээр чинь багш чинь 59 нас хүрсэн шүү дээ. Гэхэд бол дахиад зурхаачд үзүүлэхэд 7 наснда нас орно, 14 наснда нас орно, 21 наснда нас орно гэж хэлсэн байдаг тий. Тэгэхээр тэр үеүүдийг яаж туулсан байна тий гэх мэтийн гайхамшигтай хэсэг орсон. Бас багш өөрөө их тийм хулиган буддаа гэдэг л да. Одоо хулиган гэхээр бид нар нэг тийм болж үтгэхгүй л гэж боддог. Гэтэл буддаан нарын дунд ч гэсэн гэгэрсэн хүмүүсийн дундаас хулиган байдаг. Тэгээ багш их хулиган буддаа байсан байгаа. Яг бол дураараа тэгээд тийм юмд баригддаггүй эрхчлөөтэй хүмүүс нэг яг хүүхэд байхдаа ч гэсэн яг тэр чанар нь өөрөө гарч ирсэн байдаг. Тэгээд яг бага насных нь яаж сахилга гууддаг, яаж одоо сүмээс одоо зулын гол тулгаалдаг байсан. Тэгээд яаж одоо том лам хүмүүстэй ном хаялцаж тэдний асууж чадахгүй юм хариулж чадахгүй юм асуудаг байсан, мад тавьдаг байсан тохоо байгаа.
За энэ хэсэг нь энэ байна. Тэгээд багшийн нөгөө эмээ өвөө гэд ямар гайхамшигтай хүмүүс багшийг одоо энэ чинь дараагийн хэсэг ороо явчихдаг. Ямар гайхамшигтай хүмүүс одоо энэ ээж нь байна. Багшийг одоо хүмүүжүүлсэн тухайн багшийн төрсэн гэр байгаа шүү дээ. Амьдарч ирсэн эмээ өвгийнх нь байш ингээд дандаа нэг хувийн амьдралтай холбоотой энэ бас хүнийг санагддаг энэ материал орсон. Энэ материалууд бас цоо шинхэн байсан л да. Тийм ерөөс гарч байгаагүй Монгол хэл дээр. Айгуу сайхан санагдчихсан. Тэгээд ер нь бол Оошо шиг ямар шүү багш гэдэг манай үзэгчид юм таатарлаа. За. Яг нөгөө номын би баян уншдаг учраас айгуу хэлэлгэж гисэн нэлээд тийм ширүүхэн байдаг гэдэг. Тэгээд бол таатарлаа. За тэгээд нэг гоё материал орсон байгаа. Энэ ямар учиртай гэхээр амьдралын мөнхийн гүн ухаан гэдэг. Энэ бид нар бүгдээрээ Пифагорын мэднэ тий. Пифагорын теорем гэл. Тэгээд энэ Пифагор гэдэг хүн чинь бол грек хүн, өрний хүн тий, барууны соёл иргэншилтэй. Гэтэл үүндээ энэ чинь агуу математикч гэгэрсэн хүн байжээ. Тэгээд зүгээр ч бүр гэгэрсэн мастер тэгээд өөрийн урсгал сургуулийг байгуулсан юм байна. Тэгээд би анх энэ Пифагорын тухай багшийн ярьсан номтой дайралтад маш их баярлж ирсэн. Яг л нөгөө бид нар ч одоо яг нэг тийм цаг үед амьдраад байна шүү дээ. Яг нэг бид нар хэдийгээр монголчууд Аз дорн дахны соёл иргэншилтээр нэ хэрэгжилж идэлж байгаа хүсэж сонирхож байгаа бүх юм барууны байдаг. Тэгээд нэг яг нэг барууны дорны соёлын нэг нийлбэр дээр л одоо хүн төрөлхтөй амьдраад байна шүү дээ. Одоо японочдыг их баруунчдсан тий. Тэгэхээр техник гэж бол тэгтэл одоо Америкчууд ч бүгд бясалгал хийгээл Англид ч гэсэн одоо ингээд бясалгал хөгжөөл өөрөөр ингээд өрөнд орон ч бие биендээ ингээд уусаал нэгдэл солигдоод байгаа юм шиг бие биенийхээ ололттой сайн талыг аваад тий. Тэгэхээр ийм юм 20 ерөөсөө бүр 2500-ны өмнө бас болж ижээ. Тэгээд тэрийг бол энэ Пифагор гэдэг хүн хийсэн байна. Энэ агуу мастер байжээ. Тэгээд энэ хүний гайхамшигтай нь юун дээр нэхэр багш хэлж байгаа хөө Пифагор бол хосгүй үзэгдэл. За тэр түүнтэй дүүц хүн энэ хорвоод үгүй гэж байгаа. Тэр гэгэрснийхаа дараа хүртэл те өөр гэгэрсэн ямар нэгэн багш байхад түүнд шаваардаг гэсэн гэж. Тэгэхээр энэ бол төгс шав хүн байсан гэж. Өөрөөр үннийг бүх талаар нь мэдхийг оролддог. Альва энэ хорвоо дээр байгаа бүх эрдэм мэдлэгийг цуглуулсан гайхамшигтай мастер өгчөөсөн. Өөрөөр энэ хүнд ч одоо мэдгүй юм гэж алга. Тэгээд ямар ч сургаалыг өгөөсөхгүй нь шүү дээ. Бүх юмыг хүлээн зөвшөөрж одоо бүгдийн цул нэг болох гэж оролцсон юм билээ. Тэгээд энэ Пифагорын тухай энэ хэсэг орсон байгаа. Тэгээд багшийн бясалгалууд орсон байгаа. 5 бясалгалын арга орсон байгаа. Энэ дугаарт. Тэгээ энэ бас их гоё материал байгаа. Надад бас их таалагддаг. Одоо Оошо багшийн онцлог нь тэгэхээр дэлхийн дээр байгаа одоо бүхэл бясалгал шашин номын урсгалуудыг тайлбарласан байдаг шүү дээ. Тэгээ тэр дундаа энэ суфи гэдэг одоо энэ лал шашин гэхээр бид нар нэг лалын хит үзэлтнүүдтэй л холбож терроризмтэй холбож ойлгодог. Гэтэл тийм дунд чинь бас гэгэрсэн хүмүүс байдаг, гэгэрл байдаг, бясалгал байдаг. Тэгээ яг тэр хэсгийг тайлбарсан. Тэгээд яг энэ ном нь өөрөө ерөөсөө нэг энэ юугаар л эхэлж байгаа. Энэ нэг шүлэг, энэ нэг түүхээр эхэлж байгаа. Үлгэр суфичууд ярьдаг үлгэр тийм манай эмээ өвөнөр нэг үлгэр ярьж өгдөг шүү дээ. Яг тэрэн шиг үлгэр авахгүй. Тэгэл ерөөс энэ үлгэрийн үг болгон утга болгоныг тайлбарлахад бүтэн ном болж байгаа. Тэгээ энэ их гоё. Элсний ухаан гэд хувирхан ухаанд нэвтэрсэн суфичууд гэдэг энэ гоё материал орсон. Энэ бас гоё санагдаж байгаа маа. Тэгэхээр энэ сэтгүүл ер нь нэг иймэрхүү гоё материалтай болсон. Бас нэг хамгийн гоё сонирхолтой материал нь багшийн нөгөө хайрын түүх байгаа. Тэгээ бас нэг гэгэрсөний хайрын түүх ч бас их анхаарал татсан шүү дээ тий. Тэгээ хүмүүс ч гэгэрсэн хүн гэхээр бараг хайрладагчгүй дурлагдагчгүй юу ч хийдэггүй эхнэрч байдаг. Тийм нэг сонирн байдаг. Тэгэхээр энэ бол янз бүр байдаг л да. Энэ бол яг нэг янз байдаггүй. Зарим гэгэрсэн хүмүүс гэгэрснийхаа дараа бүр эхнэр аваад бүр олон хүүхэдтэй болсон тохиолдол байдаг. Тэгэхээр тэр эхнэр аваад хүүхэдтэй болж байгаа нөхөр тэр хүний бие физиологийн үйл ажиллагаа яг л ердийн үн шиг явагдаж штэ. Багш маань бол гэрэлж байгаагүй, хүүхэдтэй байгаагүй. Гэхдээ бол хайртай эмэгтэйтэй байсан. Тэгээ энийг бол одоо үргэлжлэх монгол хэвлэл дээр монгол хэл дээр бол яригдж байгаагүй. Тэгээ тэр эмэгтэйгийн зураг энэ байна. Өөрийнхөө шав байсан. Гэхдээ энэ хайртай эмэгтэй нь хамгийн сонирхолтой нь урд төрөлтөө багшд хайртай байсан маа. Тэр нэг бид одоо багаас нь тайлбарлахгүй толгой иргэн те хайртай эмэгтэйсэн гэхдээ урд төрөлтөө гэхээр Оошо багш 10 хэдтэй жоохон хүүхдтэй байхад нь өөрөөс нь 2 дүү энтгэг охин
өөрт нь сайн. Тэгээ өөрөө бас Оошо багш сайн байсан. Тэгэхээр тэр хоёрын нас 2 насны зөрөөтөө тийм энтгэг шашиг гэж охин байсан байгаа. Тэгээд нэг хүүхэд насны үерхэл байсан, хайр байсан. Тэгээ багшийг 16 настай ахт нь шаши 14-тэй штэ нас орцсон байгаа юм. Одоо энтэг орж ядуу орно тий. Тэгээд нэг хижиг өвчнөр нас орцсон гэсэн. Тэгээд нас ороод дахиад төрсэн байгаа юм. Дахиад төрөхдөө энэ Германд төрсэн байгаа энэ хүү. Тэгээд 24 жилийн дараа багшийг олоод хүрээд ирсэн байгаа байхгүй. Тэгээд багш таньсан, багш бол шууд таньсан байгаа. А өөрөө энэ нэмэгтэй бол бяцлал хийж хэсэг хугацааны дараа таньсан. Тэгээд багштай бүр хамт амьдртлаа 2 жил болоод дэрэгдэн байгаа тасарсан. Тэгээд сүүлдээ хамт амьдраа. Тэгээд энд миний хамгийн дуртай хэсэг байдгийг энэ хоёр хайлт одоо энэ гэгэрсэн хүн энэ гэгэрээгүй хүн байгаа шүү дээ. Гэгэрсэн гэж яг яригдаагүй те. Гэтэ би бас боддtiin бурхан л ахaltaа бурхандаа амьдрч байгаа юм чинь. Тэгээд энэ юу одоо энэ эмэгтэйг одоо энэ төрөлд нь бол Кристина Вольф гэдэг номынх нь нэр болохоор Майога Вивек ярьдаг байхгүй багштай гэгэрсэн хүнтэй хамт байх хамгийн сайхан юм нь юу вэ гэхээр багшийг өдөр унтж байгааг нь харах хамгийн гоё байдаг гэсэн. Надад тэгээ энэ хэсгийг орчуулах хамгийн сайхан байсан. Багшийг нэг байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг яг нэг өд шиг хөөн шиг гэд ярьж байгаа. Тэгсээр нэгэн зэрэг нялх хөөгчөг тэгсээр нэг их мэрэгэн хүн шиг гэд. Тэгэхээр энэ бүх юунууд нь болохоор шинж тэмдгүүд нь дандаа нөгөө гэгэрсэн хүмүүс төр явагддаг. Гэгэрсэн ингээд явж байхдаа үрт ингээд алхаа гიშгэн мэдрэгддэг нэг хөөд байгаа юм шиг тий. Өөрөвл гэгэрл гэдэг нь тэр одоо агуу их тийм тэнгэрлэгийн хүчинд тэнгэрлэгийн хуулинд захирагдаад бүх юм нэг дээшээ хөнгөн болчдөг. А бид нар хэдэж нэл мунхаг байна гэгэрлээс хоолон төдөж нэ таталцлын хуулинд татагдаж алхаа гიშгэх юм хүртэл пад гэл нэг хүнд байдаг юм та. Тэгээд үлгэр домгуудад гэгэрсэн хүн ингээл гიშгээ явсан газар цэцэг ургадаг энэ төр гэлдэг. Тэгээ энэ бас яг нэг худлаа бас биш юм байна л та. Энэ домгуудад яригддаг бүгд үн. Тэгээд энэ дээр багшийг өдөр яаж унтдаг тухай өдөр үчсэн байгаа. Тэгээ их сонирхолтой. Гэгэрсэн хүний хувийн амьдралтай холбоотой материал их байгаа. За тэгээд ерөн сонирхолтой хэсгүүд нь энэ байна да. За ийм сэтгүүлийг бас авч үзээрэй. Оошо бяцлаглыг Оошо гэдэг үнийг сонирхож байгаа болвол. За өөр юм зөндөө ном байна. Эдгээр бол Ачимагийн маань орчуулсан номнууд те бас ингээд Оошо гүшин. Тэгээд эдгээр маань ерөөсөө Оошо гэл те зохиогч нь Оошо гэл тэгээд нэртэйгээр гарч байгаа ном монгол хэл дээр 8 ном байна л да. Одоо хамгийн анхных чинь Үлбаатар гэж санах юм ээ. Үгүй энэ нэртэй хүний тухай. Тийм лөө. Энэ дараагийнх нь Үлбаатар нөө. Бас болоогүй юу? Хайр хэрэгжил байгаа цаартал. За ингэж явж байгаа. Тийм. А энэ ном бол орчуулагч нь өөр хүн байгаа. Энэ Цэнхэр ном. Энэ бас их чухал ном. Энэ хүнийг энэ номыг орчуулсан хүнд би их талархал илэрхийлмээр байна. Цэнхэр дэлгэцээр үзэж байгаа бол их баярлж байгаа шүү энэ номыг орчуулсанд. Ингэж юм байна. Энэ нөгөө психотроникийн хүрээлэнгийн захиалгаар орчуулсан өөрөө бяцлагч хүн гэсэн. Нарантой гэж юм. Тийм би бас нэрэнд муу баярлаа Нарантой агчээ. Таны тухай сураг тавьсан шүү. Өөр бяцлаглын хүн гэхдээ манай номыг орчуулсан их баярлаа. Тэгээ энэ ном гоё ном. Анхны гарсан энэ ном дээр багшаа гэгэрсэн тухай хэсэг хамгийн сүүлд нь орцсон байдаг. Тэгээд энэ ингэж гарсан номнууд. Энэ номнуудыг ер нь тайлбарлсан гэж би ойлгоод байгаа шүү дээ. Нэвтрүүлгүүдээр ерөнхийдөө тайлбарласан. Дахиад чинээр танилцуулчих тий. Энэ бол эрэгтэй хүний тухай. Яг одоо жишээ нь орчуулагчаас өөрөөс нь гэж асуугаад байхгүй юу зөв. Тэрнээс бас тайлбарласан л та. Тий, эрэгтэй хүний тухай гарсан. Дараа нь энэ хайр хэрэгчлөө ганцаар л гарсан. Одоо маш их уншдаг. Маш их уншигчтай ялангуяа залуучууд уншдаг. Энэ их хайрын тухай, тий бэлгийн амьдралын тухай гэх их хэрэгтэй юмнууд их байгаа. Тэгээ дараа нь гарсан ном энэ бага энэ Үлбаатар гэдэг энэ их миний хайртай ном. Энэ эмэгтэй хүн бяцлагд ороод эмэгтэй хүн бурханд хүрэхдээ яаж хувирж өөрчлөгддөг тухай гэгэрсэн эмэгтэй хүний тухай ном их гоё ном их зузаан гэсэн их гоё хэцүү юм ерөөсөө байдгүй яг зарим хүнд уншихад үг хэллэг хэцүү байдیں۔ Гэсэн ихэндээ тэгээд яваад л орчхоор их гоё байдаг. Би тэгээд энэ номыг юу яруу найрагч Үлзий төгсөд дамжуулаад өгчээсэн. Энэ номыг тэгэхэд тэр яруу найрагч хүнээс хамгийн том үг юу вэ гэхээр энэ номыг уншихад чи үргэлжилсэн үг шүү дээ. Яг яруу найраг уншиж байгаа юм шиг санагдсан гэсэн. Тэгэхэд би бол их л сайхан хамгийн дээд сайхан үг юм байна гэж ойлгосон. Яг бол багшийн номнууд ер нь л тийм байдаг. Багшийн үг хэлэг яриа уншихад ерөөс хэцүү биш. Тэгээд энэ үргэлжилсэн үг нь яруу найраг шиг санагдсан болохоор багш маань их сайхан ярьдаг хүн л дээ. Тэгээд дараа нь хэвлэгдсэн номнууд чинь энэ байна.
Үхлийн тухай энэ их гоё ном бас их гүнзгий ном. Маш их гоё ном. Миний бол ер нь хүн болгон унших ёстой ном. Тэгээд манай үзэгчид ер нь танилцуулсан байгаа л та. За танилцуулсан бол заа. Тэгээд сүүлд танилцуулсан энэ номнууд байгаа. Ингээд монгол хэл дээр бол яг юу 8 ном байдаг. Яг Оошо гэдээ яасан. Агнистийн гэгээгээ цуврал гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр тэр Агнистийн гэгээний цуврал дотор бол 4 ном байдаг юм байлаа. Гэхдээ тэр нь Оошо багшийн тайлбар гэдээ орцсон байдаг. Тэгэхээр бас өөр юм давхар нэмсэн байлээ. Уул нь яг багшийн ном юм билээ л дээ. Тэгт ингээд бурхны шашны өөр юм ингээд чимцэн болохоор би яг цэврээр бас гэж би мэдрээгүй л дээ. Тэгээд яг цэврээр бол биш байлээ. Харин тийм бол тодорхой харагдчихжээ лээ. Тийм тэгээд бурхны шашны юм дотор оруулсан лээ багшиг. Тэгээд багш тайлбарсан үний юм чинь тэгээд тэрийг бас уншиж болно. Ялгаа авахгүй. За ийм байна те. Түрүүн тэр сэтгүүл дотор бяцлаглалын аргуудыг ингээд сэтгүүлдээ ятсан байсан гэсэн те. Тийм энэ дээр ч маш олон бяцлаглалын арга байгаа шүү дээ ном дээр. Одоо бяцлаглалын арга гэснээс одоо нэг бяцлах ухааны нэвтрүүлгээр орж байгаа юм шиг байлаа. Бяцлал руугаа жоохон орох уу? За тэгээ. Тэгээд энэ ямар аргуудыг тавьснаа хоёлаа дурдъя гэх үү? За тэгээ. Энд өнгөрцөн. Өнгөрцөн үү? За одоо жишээ нь ингээд нэг багш нэг одоо нэг бяцлаглалын багш бол нэг бяцлаглалыг заадаг тийм тэр бяцлаглалыг л шамартай уламжилдаг. Оошо багш гэхээр яг оошо багшийн бяцлаглал гэхээр оошо багш өөрийн зохиосон бяцлаглалууд зөндөө байгаа л да. Одоо динамик бяцлаглал байна, мистик сарна энэ төр гэл бяцлаглалууд байна тийм. Тэгсэр нэ оошо багш яг өөрөө зохиогоогүй эртнээс дорн дахинд уламжилж ирсэн бяцлаглалууд байна. Тэгээд ерөөсөө одоо юул нэг тийм ертөнцийн ивийг нэг ховчлох айгу онцгүй шүү дээ. Нэг хин нэгэнд хамааруулж зөвхөн үзэгч нь бас нэг. Тэр бол яг хэвдээ зөвхөн одоо зохион байгуулалтын хувьд бусдаас нь ялгах ч юм уу зэгцтэй байлгах гэж юмыг одоо ангилдаг л да. Гэтэл яг ингээд буддагийн төвшөнд бурхны ухамсарын төвшөнд очиход бол ямар ч ялгал байхгүй. Миний чиний гэж байхгүй тий. Бүгд л биднийх, минийх болчдөг, чинийх болчдөг. Биднийх л болдог. Бид нэг байдаг. Тэгээд тэр үднээс багш бол багшийн одоо ярьдаг, тайлбарладаг, санал болгодог, зэгцлээд бичсэн ингээд шавнар нь хийдэг бяцлаглууд чинь одоо ингээд бараг 150-аас 300 төрлийн бяцлал байдаг. Тэгэхээр одоо энэ дэлхийн гариг дээр байгаа бараг л бүх бяцлал тийм байгаа юм шиг надад санагддаг. Бүгд л байна л та. Би одоо бол тэр бүгдийг хийж үзээгүй. 140-од бяцлаглалын албасаар байдаг шүү дээ. Тэгээд одоо ингээд нөгөө танигдаагүй мэдэгдээгүй нийт түгээгүй бяцлаглууд тэгэл инхээр чинь 300 хүргээр байна л та тий. Тэгээд тэр донд чинь нөгөө бас нэг багшийн нэг онцгой юм юу гэхээр нөгөө барууны сэтгэл зүйн аргуудыг донд нь багтаацсан байдаг. Сэтгэл одоо бяцлагтайгаа хослуулсан. Тэгэхээр тэр нь зөв байхгүй. Бид нар чинь яг одоо яг барууны хүн цэвэр биш. Тэгэхээр нэг яг дорны хүн биш. Тэ нэг ингээд барууны амьдралаар амьдраад байгаа дорны хүмүүс шүү дээ тий нэг амар хурдтай амьдралаар амьдраад байдаг. Тэгээд Америкчүүдийн дэргэд очихоор бид нар яг нэг Америк хүн биш. Тийм тэгэхээр нэг тийм бидний нэг орчин цагийн сэтгэхүй амьдралын хэмнэл газар зүйн онцлогч бүх юмд нь тохируулаад одоо бид нар тодорхой хэмжээний хагас Европ маягийн хагас барууны хүмүүс учраас тэр хүмүүс тохиолддог бид нарт одоо бэрхшээлүүд байна шүү дээ. Тэрийг бас туулахт нь сэтгэл зүйн аргууд нэмжтэй. Тий одоо энэ бол ялангуяа ингээд уйл аад хашгираад орилж байгаа энэ хэсэг байна. Тэгээд энэ хүмүүс бяцлал хийн гэхээр айгүйх тийм таг чиг нам гүм сууждаг гэж нэг анзаараа ойлгодог. Энэ бол бяцлаглалын 50 хэлбэр, нам гүм хэлбэр, гүнзгий хэлбэр. Гэтэ хүн болгонд ч бас шууд тийм хэлбэрт орч чаддгүй. Тэрнээс өмнө танд үнэхээр сэтгэл санаанд чинь маш их одоо хүчтэй сөрөг аффект гэдэг юм да. Сөрөг хүчтэй тийм юмны уул мөрүүд байвал тэг хүчтэй сэтгэлүүдийн уул мөр байвал тэрийг ингээ эхлээ гаргацдаг байхгүй. Тэгэхээр Оошо багийн бяцлаглалын тэр ялангуяа динамик бяцлаглалын ялангуяа идэвхт бяцлаглуудын онцлог нь одоо энэ одоо дотор байгаа маш их сөрөг
сэтгэлүүдийг катарсис гэдэг аргаар одоо ингээд маш хүчтэй нэг дор ингэж гаргадаг. Тэгээд тэрний дараа та хүссэн үсэг өдр амгалан тайван байдалд очдог байхгүй. Өөрөөр нэг өсөндөө гүнзгий тайван гүн бясалгалд орохын өмнө энэ одоо өөрийгөө цэвэрлж өгч байгаа маш хүчтэйгээр. Яг нь тайван аргаар бас цэвэрлж байна. Та мэдээж ингээд намхан бясалгалыг сууж байгаа хүн ч гэсэн цэвэрлэгээ явагдчихж байгаа. Арай удаан тий арай тийм нэг зөөлөн цэвэрлэгээ явагдаж байгаа. Богино хугацаанд ингээд энэ бол тийм энэ бол богино хугацаанд ингээд гэлс яаж байгаа. Эдгээр магадгүй зарим хүнд одоо маш их тийм орчин үеийн хурдтай амьдралд сурцсан учраас тийм ээ. Би ч одоо аяг хурдан ярьдаг шүү дээ. Яаж ч бясалгал хийдэг байсан ч хурдан яриад ингээд гэлс гол юм яриад хүнд ингээд хүрэхгүй л нөгөө хүн чинь бодлоо өөр тийш алга болол өгдөг. Тэгэхээр ингээд хурдтай ингээд амьдраад хурдан хэмнэлд байгаа сурцсан хүн магадгүй энэ катарсис хийж ингэхгүй л бол зүгээр намун бясалгалд хизэж орч чаддаг байхгүй. Өөрөөр бясалгал хийж чаддаггүй тохиолдол. Одоо ч орчин цагийн хүмүүсийн ритм тийм болчиход байна. Амьдралын ритм үү те. Тэгэхээр зэрэг зайлшгүй тэр одоо стресс гэдэг юм маш гөвж сэгсэрч. Тийм, бүр ингээд нэг гаргаж явахгүй бол тийм маш хүчтэй стресс гөвж сэгсэрсэн л үйл явц болдог. Тэгэхэд бол энэ их тохирсон арга байна. Энэ их тохирсон арга энэ динамик бясалгал нь өөрөө нэг цаг явагддаг. Тэгээд энэ нэг цаг явагдаж байгаа бясалгалын ерөөсөө л тэр нэг одоо 15 минут нь л яг нам гүм байдаг байхгүй. 15 минут нь л нам гүм. Бусд нь дандаа л тэр нам гүмэл дэмжсэн. Нам гүмдэл тий нам гүмдэл чамайг хүргэсэн л тийм одоо техникүүд явагддаг. Тэгээд яг магад бусад бясалгалын гайхдаг байх л та одоо Ошогийнхан бясалгал хийж ингээл бүр бүжиглээл, үсрээл, ашгараал дэвхцээд идэг гэхээр нам гүмийн хэсэг биднэрт байдаг. Гэхдээ тэр нам гүмээ улам жинхэнэ гүн болгохын тулд илүү одоо хүчтэй болгохын тулд илүү одоо илүү жинхэнэ нам гүн болгохын тулд бид нар маш их тийм туслах хэрэгэлдэг. Туслах арга бид нар их байдаг гэж хэлэх гэж байна л да. Тэгэхээр энэ динамик бясалгалын бүрэн тайлбар орсон байгаа одоо энэ оюунлаг хүн гэдэг сэтгүүлээс энэ аргыг сурж болно. Зарим урсгалууд бол одоо зөвхөн бясалгалын багш нь заадаг штэ бясалгалаа. Тэгээ заавал тэр төв дээр нь очиод тий заавал ирэх авсан зөвшөөрсөн хүнээр нь тэгэл одоо заавал цагаан ол идэл яадаг. Манад бол ерөөсөө тийм байдгүй. Та энэ номон дээрээс хараад уншаад аль болохоор зөв ойлгоод өөрөө бие дагаад хийж болдгоор онцлог. Ерөөсөө бүх бясалгалууд нь ил байдаг. Одоо та англи хэлтэй гадаад хэлтэй бол бүх бясалгалууд нь интернетэд байгаа. Тий. За энэ дараагийн бас нэг бясалгал нь болохоор бас идэвхтэй бясалгал энэ мандал бясалгал гэдэг байгаа. Энэ бас хүчтэй катарсис гэдэг энэ идэвхтэй бясалгал. За тэгээд энэ бас инээдэг бясалгал гэж байна. Энэ бол маш энгийн бясалгал. Энэ ч хийж чадна. Тэгээ заримдаа хийж чадахгүй байхгүй шүү дээ. Гэтэ энэ чадахгүй юм байна. Ихэнх зориуд инехгүй байгаа байхгүй. Үгүй одоо сүүлийн үед болсод энэ чадхаа байчжээ. За хүн болгоо ууралж чадна, хүн болгоо уурлах маш аа тий хараад чадна, цэхэлзэж чадна, дургуун нурж чадна, хамгийн муу мухайг бодож чадна тий. Зэвүүцэж чадна, үдсэн ядаж чадна тий. Өөрөөр айгуу санаа нэг муухайг л хийж чаддаг болсон. Тэгээд нэг сайхан дундаас хамгийн сайхан болох инээдийг бид нар хийж чадхаа болцоо. Уг нь бол чадна. Уул нь бол бидний хэвийн зүйл ахгүй. Тэгээд яалч тэр хэвийн зүйлээ хийж чадахгүй учраас юм инээдэг бясалгал багш ингээд гаргаад ирсэн. Энийг зарим хүмүүс айгуу тийм юу үздэг байхгүй юу? Чухал биш гэж үздэг байхгүй юу? Гэтэл үнэн их чухал. Та инээж чадчих та хүн байна л гэсэн үг. Тэгээд инээж чадхаал болчих юм. Эсвэл уйлж чадхаал болчвол та биш болчих жоохгүй та нэлээд хэвийн бос байдалд орсон байна гэсэн үг. Тэгэхээр та энийг энгийн байна гэж гололдгүй хийж үзэх хэрэгтэй. Ер нь бясалгал өөрөө энгийн зүйл. Энгийн зүйл. Тий, маш энгийн зүйл гэдгийг л дахин сануулмаар байдгийг. За энэ алтан гэрэл гэдэг гоё бясалгал байгаа. Энэ бол намун бясалгал байлаа. За тэгээд энэ нар мандахын хүлээхэн гэсэн юм хоёр ингээд бясалгал байгаа. Ингээд энэ зурган нь ш намун бясалгал хийж байгаа хүн. Энэ итгэх бясалгал хийж байгаа хүмүүсийн зургнууд байгаа. Тэгээд энэ номон дээр бол нэлээд олон бясалгал байгаа шүү дээ. Энэ болохоор бясалгал анхдагч бөгөөд эцсийн эрхчлөө гэдэг ном нь. Тийм болохоор энэ ном гарцсан учраас би энэ материалыг нэг orange book гэдэг шар ном гэдэг байдаг юм. Тэрнээс оруулсан. Гэхдээ техникүүд адилхан л та зүгээр одоо яг хоёр өөр их сурвалжаас хүмүүс юм үзэгтэй гэж бодож оруулсан байгаа. Тэгээд хамгийн гол нь нэг асуудал байдаг юм аа. Одоо бясалгалыг хүн сонирхдаг те сонирхол үзээл тийм уншаал. Тэгэхээр энэ чинь дандаа нэг оюун ухаанаар л явагдаж байгаа шүү дээ. Та чинь нэг өсөндө бараг л дэлгүүрээс нэг бараа авах гэдэг юм шиг юм болоод идэг байхгүй юу? Сонголт хийгээл. Тий, сонголт хийгээл. Гэтэл үндэ нэг тийм байхгүй юм байгаа юм. Үндэ бясалгал нэг чинь та өөрөө өөрчлөгдөж эхлэх юм нэр.
та өөрөө хөгжиж эхлэхийн нэр, та өөрөө өсөж том болохын нэр, та бие дааж байгаагийн нэр, та боловсрж байгаагийн нэр, та ингээд те одоо идэр болж байгаа, хөгжиж байгаа одоо нэгс үрээр бол модоор үр суулгаад мод ургаа цэцгэлж байгаагийн нэр. Тэгэхээр бүх өөрчлөлт танд явагддаг юм. Энэ бүх бяцлаглууд чинь танд тэр эцэст явагдах өөрчлөлтөнд чинь туслах аргууд байдаг болохоос биш илүү сайн бяцлал, илүү муу бяцлал гэж юусоо байдгүй. Одоо өөртөө жинхэнэ дэлгүрт бараа сонгож байгаа юм шиг байхгүй. Эцэст бүх өөрчлөлт, бүх үйл ажиллагаа, бүх юм таны дотор явагдчихэдэг. А тэрийг хамгийн гол нь та өөрөө зөвшөөрөх ёстой гэдэг. Өөрөөр бяцлал тантай тохиолдох. Та бяцлагч болгыг та өөрөө өөртөө л зөвшөөрөхгүй бол та ямар ч олон бяцлал хийж чаддаггүй хүн. Тэгэхээр хүн өөрөө өөртөө хаалт болдог бяцлал дээр. Тэгээд энэ дээр миний амьдралд их олон хүн тохиолдож ирсэн л да нэг бяцлал зөв гэж мэддэг, уншдаг. Одоо энэ бот номыг уншаал энэ тий. Тэгэл ярьдаг, номлодог, тэгээ хийдгүү. Тэгээ энэ багш ингээд ирсэн байгаа юм л да энэ чинь ингээд та биш үү? Би бяцлал заавал хийх ёстой гэж хэлэхгүй. Гэтэ би ингээд ярин тий тайлбарлана. Тэгээ та тэрийг л ойлгоод эхлэх юм бол таны дотор өөрчлөлт явагдал тэгэл таны хувьд бяцлал эхэлж идэг байхгүй. Тэгэхээр таны дотор тэр ойлголт, тэр хувиралт эхэлсэн цагт бяцлал эхэлдэг. Гэхдээ та өөртөө таалагдсныгаа л олж авах хэрэгтэй. Бяцлал олон бяцлалуудаас тэгээд оошгийн бяцлалууд энэ боломжийг олгодог. Тэгээд тэр байтугай та заавал нэг төвдөж очиод тий заавал нэг хин нэг багшаарч заалгаал ингээд авах хэрэггүй. Та өөрөө хэл усны боломжтой бол эсвэл одоо энэ монгол хэл дээр байгаа энэ номнуудыг үзээд өөрөө одоо бас нэг аргууд байгаа л да сайхан тогтоод ухтаа нам гүмд суугаараач гэдэг юм уу тий мэдээж телевизэр чанга асаачаад бяцлал гэнэж байхгүй шүү дээ. Гэх мэтийн зүйлээ бэлтчаа та өөрөө гэртээ өөрөө бие дааж их боломжтой. Ер нь Ооша багш өөрөө одоо энэ дотоод ухаан, бяцлаглалын ухаанд өөрөө тийм хувьсгалж 3 алхам шинтгэл хийсэн хүн байгаа. Тэгэд энэ тохоор энэ дээр би дурдсан байгаа. Энэ юу вэ гэхээр нэгдүгээрт бол өөрөө одоо өрөнд орны технологиудыг нийлүүлсэн. Өөрөөр бол бяцлаглалд одоо ганцхан дорн дахинд бяцлал хийдэггүй шүү дээ. Ер нь баруунд ч гэсэн хүмүүс гэгэрчсэн. Одоо чинь христийн шашин чинь барууныхны шашин тий. Тэгэхээр чинь бол гэгэрэлт хөрхтэй бид нар бол хайрладаг, залбирлыг сонгодог тий. Залбирал нь өөрөө бас одоо таны бурханд хүргэдэг энэ бол бяцлал биш л дээ. Гэхдээ бурханд хүргэдэг арга муу. Тэгээд бас сүүлийн одоо сэтгэл зүйн шинжилгээ ухаанд таны стрессийг их тайлдаг, хогийг чинь цэвэрлэх олон аргуудад тэрийг бүгдийг хослуулж, эвлүүлж нэгтгэснээрээ багш нэг том хувьсгалж алхам байсан. Хоёрдугаар өөрөө биччихэд өөрөө марталцсан байдаг гэж шүү дээ. Бяцлаглалыг зөвхөн намуун тайван байдлаар хийдэг байсан тийм уламжлалт тийм нэг юу байна. Тогтцсон үзэр. Бяцлал гэхээр тийм байсан. Тэгэхээр энийг бол ганцхан юм байдгүй маа итвэхт бяцлаглууд гэж байдаг гэдээ бүр өөрийнхөө маш олон цогт бяцлаглуудыг итвэхт гэд нэрлэлсэн. Тэгээд үнэхээр ч тэрэн дээр нь одоо түрүүний үзүүлж өсөрч хараагаал дуулаад бүжиглээд уйлах нь уйлал тий. Одоо чинь мистик сарна гэдэг бяцлагт ч одоо нэг өдөр нь 3 цаг уйлна шүү дээ. Тэгэл нэг өдөр нь 3 цаг инээ. Тийм итвэхтэй л байна шүү дээ. Итвэхтэй юм хийж. Тэгээд тийм юм хийс өөр бол итвэхт бяцлаглуудыг бий болгосон. За энэ өөрөө ямар учиртай байсан бэ гэхээр намун бяцлаглыг огт өгөөсгөж байгаа хэрэг биш. Тэгэд яагаад дээр үед бяцлаглыг намун хийдэг байсан бэ гэхээр дээр үе хүмүүс нөгөө намун байсан. Дээр үе хүмүүс нь игэл байсан. Энгийн байсан. Тэд нар тийм улам гүн төвшинлөө орохтой тун ойрхон тэд нар чинь бүгд нөгөө хөдөө аж ахуй эрхлэл байгаллаг тий тэгээ байшин дотроо байгаад одоо нэг телевизээр алаанда талаанда кино үзэхгүй байна. Тэгээд мэдээлэл гэж байхгүй тий мэдээлэлд бөмбөгдүүлэхгүй одоо бөмбөгдүүлж байгаа мэдээллийн 90% сүрэг штэ. Тэгээд ингээ сайхан шууны жиргэх чимээ сонсоод нэг усны урсгал үзээд нэг сайхан юугаа ягаал нэг одоо
одоо тариа ногоогоо хураагаал нэг малаа хариулаад ингээд явахаар тэр хүн игэл байж өөрөө ч их намуун байж тэгээд тэрэнд нь тохирсон намуун бясалгалыг өгдөг гэсэн. Ер нь буддаа нар тухайн цаг үе амьдарч байгаа тухайн цаг үе тэгээд тохирсон хүмүүст л тохируулж аргуудаа өгдөг. Тийм болохоор эртний арга болохоор л супер гэсэн үг биш байхгүй юу? Тань тохирсон арга тий таныг өөрчилж чадчихвэл та тэр аргыг хүлээж авч чадчихвэл тэр хамгийн супер байхгүй. Тэгэж хоёрдугаар багшийн гайхамшиг нэмдээ байдیں۔ Гуравдугаар тэр хувьсгалт шинжилэл нь багш одоо махан бие орхиж явахаас тун багахан хугацаанд өмнөхөн ингээд өөр ингээд энэ дээр гараа сууха болоод энэ дээр хоосон сандал тавьчихдаг болсон. Тэгээ энэ юу гэхээр та нар мастергүй те багшгүй бие дааж бясалгал хийж сурах хэрэгтэй. Тэр энэ мастер гэдэг хүн чинь гэгээр бясалгалыг заадаг хүн чинь хэсэг амьдарч байгаа л тэгэл энэ махан бие байхгүй л болно шүү дээ. Тэгэхээр та нар өөртөө бие даах хэрэгтэй. Энэ хоосон сандлыг хараад би бие даах хэрэгтэй шүү. Тэгээ тэрийг бүр нарийн тайлбарлсан байдаг л да. Ер нь бясалгал одоо гэгээр л бурханд хүрэхтэй хүн одоо багшигаа их шүтдэг. Одоо дээр үйл арга байж л та одоо энүүгэсэндээ багш тэрийг девайс гэдэг аахгүй хэрэгсэл аахгүй одоо багш шавын аргыг хэрэгэлдэг. Багш нь гэгэрсэн. За гэгэргүүлж үж магадгүй. Тэгээ шав нь ингээд тэрэнд ингээд яадаг итгэмжлэн. Тэгээд багш заалдаг тийм ээ. Тэгэхээр энэ бол их чухал л да. Ягаад гэвэл шав ганцаараа их олон хэцүү юмнууд дундуур явах. Маш хэцүү. Гэтэл тэр нь бол бас дээр үедэл тохирсон арга байсан. Тэгэхээр тэр аргаар явхад шав хүн ямагт багшийнхаа доор орчдөг. Тэгээд явсаар би хизээч багштай хөрөхгүй гэж бодож эхэлдэг гэж. Тэгээ одоо энэ олон шашин тэгж үсэд дээ шүү дээ. Бурхан багш тэр дээр л байж идэг те бурхан буддаа. Тэгэл энгийн лам ховрог хүн тэр доор л байж идэг. Христ тэр дээр л байдаг те. Бид нар хизээч хөрөхгүйгээд нэг баснда саад болж эхэлж байгаа байхгүй энэ. Хөршгүй юм болчдөг нөгөө багшийн төлөв. Гэтэл анхандаа гэгэрсэн хүмүүс чинь яг өөрийнхөө төлөвтөл нөгөө шав болгоно хөрөхийг хүссэн шүү дээ. Хизээч чи мөнхийн шав доогуур гэгэрээгүй байжээ. Би мөнхийн энэ дээгүүр бай гэж хизээч бодоогүй. Яг өөршгөө болгохыг хүссэн чинь энэ багш шавын арга нь өөрөө нөгөө багш шавын хооронд тэр юу саад үүсгэж байна. Зааг үүсгэж байгаа учраас одоо энэ шин цаг үед багшгүйгээр та явж болно. Өөрөө бие дааж бясалгал хий гэж байгаа. Энэний бас би нэг хоёр дахь юуг нь олж байгаа байхгүй юу? Нэг дахь шалтгаан. Хоёр дахь шалтгаан гэхээр ярьсан эрт цаг үед ч хүмүүс игэл байж мэдээлэл гэж байхгүй. Бичиг үсгтээ өнгөж бараг байхгүй. Ном уншдаг хүн чинь ховор ялаа штэ тэр үед чинь. Номч гэж бараг байхгүй тий. Тэгэхээр тэр багш нь цорын ганц мэдээлэл их сурвалж байхгүй тэр хүнд. Гэтэл одоо хинч бичиг үсгтээ, хинч ном аваад уншиж болно. Хинч интернетээс дуртай мэдээлэл авч болохоор нөгөө багшийн хийдэг ажлын нөгөө одоо 50-60% мэдээллээр хангаж байгаа ш нөө шавийг. Тэрний номоор хангагдчихжээ. Мэдээллээр хангагдчихж байгаа байхгүй. Тэгэхээр хувь хүн ямар ч хүн танд үнэхээр бас хичээхэд те ерөөсөн энэ олон бясалгалууд энэ олон урсгалуудын номнууд одоо монгол хэл дээр ч хангалттай байна. Гадаад хэл дээр ч хангалттай байна. Тэгэхээр энийг одоо үзэх хэрэгтэй. Бид нар энэ шин цаг үед ирсэн байна. Тий. Хошоо бясалгалын одоо энэ талаар нэлээд нарийн ширээ юм одоо асууж лавлаа сургалъя гэж байгаа энэ тохиолдолд одоо жишээ нь өөртөө ч холбогдох уу яах уу энэ талаар холбогдож болно. Миний утас руу залгаж болно. 9918 63 53. За доогуур гарч байгаа. Тэгээд энэ утсаар бол бас нэг Skype-ийн утсаагаа доогуур гаргаж байгаа бид нэг хэлж чадахгүй. Тэр нөгөө манай туслах багшийн утас байгаа. Одоо яг аль биесээр бол бясалгалын одоо байр бол байхгүй байгаа тийм ээ. Тийм бид нар ерөөсөө яг байргүйгээсээ болоод яг ингээд хүмүүстэй цуглуулад бясалгалаа зааж чадахгүй байна л да. Өмнө нэг жил эртээ бол үйл ажиллагаа явуулсан. Тэгэхээр яаж явуулсныг бол игтэй байх мэдж байгаа. Ер нь бүгд л тэгж явуулдаг. Одоо ингээд
энэ цаг үе чинь бүхэн бизнесийн үнэтэй. Тийм тэгээд одоо нэг цагаар түрээслээл. Тэгэл нөгөө ирж байгаа хүмүүс нь цөөхөн байдаг л да голтууд. Тэгээд тэр хүмүүсийнхээс нэг төлбөр авдаг 20,000 25,000 аваад тэгээ нөгөө үнэн их штэ одоо нэг жоохон аятайхан байр нэг 0 молтой нэг жоохон дулаахан бас нэг хотын төвд байр хөлслөг болдог. Тэгэл нөгөө нэг юу авдаг төлбөр тэр чигээр нөгөө байр руу яваад тэгээ бүр хөрөлцдөггүй. Тэгэхээр нөгөө өөрснөө бид нэр ингээд зохион байгуулж байгаа хүмүүс гармаанаасаа өгөөл тэгээ нэг жил мэлэртэй тэгэж явсан. Тийм тэгээд яванда нэг хүмүүс маань ингэж бодоод байгаа юм л да. Заавал нэг бяцлаглалын төвд нэг байшин савд нэг бяцлал хийж байгаа бүх хүмүүсийн дунд орж бяцлал хийя. Энэ л зөв гэж бодоод байгаа. Гэтэл үгүй шүү дээ. Бяцлал гэдэг чинь үүндээ бол та өөрөө өөртөө ганцаараа байж чадах. Тэгээд аниргүй өвд өгөө байж чадах. Энийг л хэлж байгаа. Тэгэхээр та хааж ганцаараа байж болно. Өөрөө өөртөө тий хар зах дээр ч өвд өгөө байж болно, ганцаараа байж болно. Тэгэхээр бяцлал үүндээ таны дотор явагддаг. Бүх үйл явц таны дотор явагддаг. Та яг бяцлаглалын төвд очоод тэр аргаа сураад ерөнхийдөө чиглүүлгээ авчаад бүх юм гэртээ хийж болно л доо. Тэгээд хүмүүс маань байргүй бид нар яг байргүй болохоор ажиллаа явуулж чадахгүй л да. Гэхдээ зарим нэг хүмүүс бас хуваараа ирээд сурдаг. Одоо манай ажил дээр ч юм уу те зарим ирээд уулзаад тэгээд зөвлөгөө аваад тэгээд явдаг. Ингэж бас болно. Үнэхээр хүсэж байгаа хүмүүс бол жоохон олон хүн байвал өөрснөө байраа бэлдээд тэгээд яах юм бол очиод бас тэрийг заагаад өгч болно. Үнэндээ бол одоо энэ бол цэвэр одоо буйны ажил учраас бид нар яг ингээд би өөрөө баян хүн биш учраас одоо ингээд карванаас мөн гаргаад байр түрээслээд бяцлаглалын төвийг үйл ажиллагаа явуулахад бол үнэхээр асар өгцөн юм байл. Зөв. За ер нь ойлгож байгаа хальтаа манай үзэгчид бол ер нь ямар нийгэмд бид нар амьдарч байгаа байлээ тийм ээ. Энэ бол тодорхой байгаа. Тэгээд ер нь тийм одоо тэр чинь нэг юм айлын өрөө шиг ч юм уу нэг юм өрөөнд ихэд хэцүү шүү дээ бас тийм манай бяцлаглууд зарим чинь чимээ шуугаантай явагддаг. Гэртээ ч өсөрчөж болохгүй байгаа байхгүй зарим. Гэртээ явагддаг учраас нэг заавал нэг тийм бодвол ч юм уу нэг тийм орчин тойрондоо тэг болдгоо бас. Тэг болдгоогоос гадна гэж юм талбайтай юм байна. Тийм талбайтай нэг хүн чинь баг ингээд өсрөө тариагаал орчинтой 3-4 метрийг нэг хүн ашиглаж ижил тэр хүн чөлөөтэй байх гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд ингэхэр чинь талбайн төрөөс гэдэг чинь нөгөө төгтөө хамаараад тийм том байр төрөөслөхөр улам том болоод тийм нэг цагаар л төрөөсөж байгаа их мөнгө ордог юм байлээ. Хүндрэл учирсан юм байна л да. Тэгсэн. За ингээд ер нь Ачимагийн маань хэлж байгаагаар утсаар холбогдоод тэгээд энэ ошоо бяцлаглалын ошоо өгшийн энэ бяцлаглаас суралцж болох юм байна тийм ээ. Тий ганц нэг хуваараа ирдэг хүмүүс байдаг. Тэгээд яг намун бяцлаглуудыг заагаад өгч болдог. Угаасаа ч арга бүгд байгаа. Гэхдээ нэг бас нэг яг бид нар чинь нэг арай олон жил бяцлал хийсэн юм да тий. Бас нэг дөнгөж эхэлж байгаа хүнд нэг жаахан чиглүүлэг маягийн зөвлөгөө маягийн өгч штэ. Тийм бол заалгаад явдаг болсон. За тэгвэл ингэж явж болох юм байна тийм ээ. За ер нь зүгээр манай үзэгчид санаа тавь энэ төр гэвэл бас энэ утсаар холбогдож болно. Тэгэхээр байр савны болцоотой хүмүүс төр байвал одоо тийм боломж гарвал тийм бэлэн л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм тэгээд би нэг гоё юм хэлээ л да. Буян гэж юм буян нүгэл гэж ярьдаг тийм. Тэгээд уул нь монголчууд маань өөрснөө их юутай болсон. Их одоо жинхэнэ шашинлаг болсон юм аа. Одоо шашин ном их олон жил хөгжсөн, олон жил болсон. Тэгээд ингэж л ярьд юм бэл энэ сэтгүүлийг хийж ирсэн. Тэгээ энэ сэтгүүлийг эрхлэгч Алтан уяг ах битээр хийж яхад Алтан уяг ах гэж байгаа байхгүй юу? Энэ бол бурхны ном. Тэгээ энэ бурхны номыг ингээд хийгээд хин нэгэ сууж байна. Одоо ингээд олон нийтэд энэ бурхны номыг хүргэх гээд түгэх гээд. Тэгэхэд тэр хүнд нэг хажууд нэг хүн ингээд нэг аяхтаа ус өгөөд аман цангаж байвал маа гэд өгчөж байна. Тэгэхэд хүртэл тэр бурхны номыг хийлдсэн буйн нь тэр хүнд ирдэг гэж байна. Тэр хүнд очино. Тий, тэр аяхтаа ус л өгсөн хүнд. Тэгэхээр бол одоо асар их олон буйн хийх боломж биднэрт байдаг. Тийм гэтэл одоо бид нар одоо ямар байдлаар амьдраад байна гэхээр ихэнх хүмүүс маань хизэж өгөхгүй юм шиг. Тэ нэг үг өгдөө шүү дээ. Хизээж амьдрахтаа хизээж өгөхгүй юм шиг амьдраад. Тэгээд яг нэг өөхөх болоод эхлэхээр яг өөхөхийн өмнө ч юм уу өөхөж байхдаа хизээж амьдрч байгаагүй юм шиг их гасалж их гашуудаж, гомдож харуулж өгдөг. Тэгэхээр танд бол ямагт цаг байгаа. Өөрийнхөө зүрх сэтгэлийг, өөрийнхөө цаг завыг одоо бурхан буян номонд зориулах.
Тэгээ буян хийх маш олон аргууд аяг ус авч өгч болно, байр өгч болно. Энэ ном хэвлэхэд туслалцаж болно тийм ээ. Тэгээ энэ явцдаа та өөрөө дотроо маш их өөрчлөгдөж хувиржийн бяцлаглуудыг хийж энэ бурхны зам мөрөөр явхад бол таны дотор болж байгаа өөрчлөлт бол агуу ихээр бусад бүх юмд нөлөөлж гариг ертөнцид хүртэл нөлөөлж идэг. Иесус Христ хэлсэн байдаг л да. Энэ дэлхийн гариг дээр ерөөсө хоорондоо холбоогүй юм гэж байдгүй. Тэгээ энэ дээр ингээд нэг шууны үд ундаг гэнэ л дээ. Одоо ерөнхийдөө баруунуудын тэгдэг шүү дээ. Одоо ингээд чи тэр хүний нэг үсийг унгаасан байгаад үзээрэй гэл нэг киномон дээр гардаг шүү дээ. Зүүрлж тэр чинь их очиртай юм байна л да. Тэгэхэд шууны нэг үд унахад тэр энэ манай галактикийн хаа нэгтээ нэг гариг од дэлбэрчээдэг гинэ. Тэр үрвэл энд юусоо бидний хэлж байгаа үг, бодож байгаа бодол, тий үйлдэл болгон л харилцан хамааралтай нөлөөлөлттэй байдаг. Та тэгэл жоохон ч гэсэн хамаагүй юм гэж нэгж байхгүй. Жоохон ч гэсэн сайн юм ихэд тэр сайн юм болж үрждэг. Тэг муу юм ихэд гэр муу юм ч л үржээд байдаг. Тэгээд харамсалтай муу юмыг л асар ихээр хийж болох л ийм цаг үе. Яг одоо. Хийгээд байгаа. Тийм угаасаа хийгдээд ч байгаа тийм. Ерөөсө зүүн цаг гэдэг чинь ерөөсө нөгөө сайн юм айгу баг болчдөг. Сайн юм хийж байгаа өмнөс нь ч баг болчдөг. Хийж байгаа сайн сайхан ч баг болоод тэг муу юм л ерөөсө бүр ингээд бүр дэмжигдээд бүр хийгдээд дэврээ тэгээ бүр одоо бүр ярьдаг ч одоо ингээд сайн сайхныг хүсээ тань сайн юм хэлээд байгаа хүнд итгэхгүй. Тэр таны хуураад мэглээд одоо зайлаад хонжоод тэр дээрлэхэд яахаар тэр хүн рүү бүр зүтгээд бүр тэгүүлэх гэдэг муу юм дөрөнд таалагдаад тэр ингээд тийм муу барилгатай болцсон цаг үед бид нэр амьдарч чинь. Гэхдээ энэ дунд та өөрийгөө яаж авч явах вэ? Та тэр мууд нь татагдах уу? Сайн сайхан татагдах уу гэдэг цэвэр таны л сонголт байдаг. Ингэж л хэлмээрээ. Окей. Орчуулган дээр сайхан юм байдгийг би хуваалцъя. Орчуулга яг орчуулагчд хамаатай биш байдгийг. Энэ хамгийн сайхан зүйл. Миний амьдрал тохиолдсон олон сайхан юмны нэг. Орчуулга хийж явах үед би байхгүй болчдөг. Бүрэн байхгүй болдог. Энэ номнууд өөрснөө гардаг. Хизээ ямар ном ямар хугацаатай яг яаж орчуулад яаж хэвлэх тухай би огт мэддэггүй, боддоггүй. Тэгэл энэ номнууд ингээ өөрөө төрдөг. Тэгээд бясалгал гэдгийг одоо техник гэж ойлгож байна тийм. Бясалгалын үед та одоо ерөөсөө ингээд хуурамчаар бид нар одоо оршиж байгаа шүү дээ. Хуурамчаар оршиж байгаа тэр төлөв үгүй болоод хуурамч би үгүй болоод та ертөнцтэй нэгдээд бүхэллэг болох тэр мэдрэмжийг л та авч байгаа тэр үе болгон ч бясалгал байдаг байхгүй. Тэгээ миний хувьд бол орчуулга яг тийм байдаг. Тийм болохоор би хязгааргүй их баярлдаг одоо багштай. Энд ч одоо над мэднэ хөдөлмөрлөд байгаа юм энд байхгүй. Тийм жаргал тэрээс хийгээд авах юм байхгүй. Тийм сайхан юм л дамжиж гарч ирж байгаа байхгүй. Тэр юм дамжиж байхад мэдээж бурхны хэлсэн үг, бурхны энерги дамжина гэдэг чинь ямар их сайхан зүйл вэ те? Ямар их ивэл ирдэг вэ те? Тэгэл тэрийг мэдрээл тэгэл ингээд гаргаад цэгийн тавьдаг. Тэгээд энэ номнууд дээр юу гарч ирсэн л та бүр маргаан. Яг бол ингээд гарчсан ном. Тэгэхээр нөгөө монгол хэлэнд тохируулж одоо яана гэд одоо найруулгын өөрчлөлт ингээд болдгоо. Бас манай нэг тэгэхээр нөгөө нэг маргалж ирсэн байхгүй юу? Яг бол нэгдүгээр тийм чинь миний оюун ухаанд огт хамаагүй. Оюун ухаан энд оролцоогүй. Яг л багш л яаж ярьсан мэн тэр л явж байгаа шүү дээ. Тэгээ багш чинь монгол хүн биш юм чи яаж монгол найруулгатай ярих юм? Ерөөсөө мэдээлэл төхөөлчл ярьж байгаа шүү дээ. Одоо би одоо тэгэхээр энийг монголчилж болохгүй байхгүй. Яг бол тэгэл нөгөө судар номууд дээр чинь яагаад хувирлалт гарч ирдэг гэдэг чинь энэ л байхгүй. Тэгэхээр бурхан үний имийг би бол тэр чигээр нарчуулах ёстой гэж бодов. Хэлсэн үгийг нь
Хэлсэн чигээр нь ингэж цаасан дээр болох гэдэг маш их бэрхшээлтэй зам туулна л та тэр ойлгомжтой. Тийм. Маш их цаад тогтхоор ингээд. Угаасаа л цавчаал. Тэгээ энд нэг юм байдаг байхгүй. Би үг гэж юусоо үг мэддэг байхгүй орчуулга явагдаж хахад. Энд чинь үг ерөөс чухал биш. Үгийг зөвхөн ашиглаж байгаа. Утга нь чухал байхгүй. Тэр утгыг л чи хамгийн гол нь зөв л ойлгосон бол тэр утгыг л чи барьсан л тэр утга нь ямар үг хэрэглэж гарахаа өөрөө мэддэг байхгүй. Өөрөөр бол тэр монгол үг нь өөрөө орж ирдэг. Гол нь би багшийн хэлж байгааг л ойлгосон байх хэрэгтэй байхгүй. Багшийн хэлж байгаатай холбогдох хэрэгтэй. Тийм холбогдох. Тэгэл тэр нь цаашаа өөрөө гардаг. Тэгэхээр би ямар үг хэлж байгаагаа ч мэддэггүй. Заримдаа энэ нэг дор 3 аач явж идэг тэр шос шивэлтийн алдаал байх л та. Гэх мэт нэг тийм юм гарчсан. Тэгээ энэ дээр хэлдгийг энд бол орчуулагч ийгээд их юм байдгүй шүү. Оошо багштай л харьцсан гэж бодоорой. Энэ бол оошо багшийн өөрийнх нь дандаа үгс шүү. Тэгж бол мэдрэгддэг. Ялангуяа Үүлбаатар дээр бол шүү. Тийм үү. Гайхалтай мэдрэгддэг. За. Ерөн зүгээр ингээд Үүлбаатарыг ингээд юу яах юм бол бас тийм асуудал анхаарал та тийм байдаг. Тэгсэн мөртлөө ингээд энэ ч юм уу яг усаад идэх байхгүй гэл. Тийм. Усаал явчихдаг. Тэгээд би ингээд яг үзэгчтэй хандаад хэлгээд ачимаг яг нүдэнд харагдчихсэн л та. Киборд дээр зүгээр гар бүжиглжсэн болоо. Тийм дандаа тэгдэг. Зүгээр тар гэл тэгэл нэг яг өөрөө эхэлдэг байхгүй энэ ажил чинь. Тэгэл өөрөө л дуусдаг. Өнчнөө эхлээд дуусаагүй номнууд байгаа шүү дээ надад. Тэр өчнөө эхлээд дуусаагүй номнуудаас ч энэ хэвлэлцсэн байхгүй энэ ном дээр. Энэ чинь одоо дандаа л номны хэсгүүд шүү дээ. Энэ бол номны хэсэг тийм. Одоо энэ Пифагорын тухай номны хэсэг, бүгд номны хэсэг, энэ номны хэсэг. Энд өөрөө дуусгал дуусна. Тэгэхээр энэ одоо цаг нь болохоор дуусна гэж. Тийм энэ нэг тийм гоё үзэгдэл байдаг байхгүй. Өөрөөр энэ одоо яг ердийн нэг орчуулга бас биш. Яг ингээд гэгэрсэн үний ямиг дамжуулна гэдэг нь чи өөрөө аюу ухаантайгаа л байж болохгүй. Чи тэнд байж болохгүй. Чи тэнд байх юм бол би гэгэрээгүй учраас би гажуудуулна. Би гуйвуулна. Би хувиргана. Би дутуу дамжуулчихна. Хамгийн том алдас нь өгөл чинь шүү дээ. Тэгэхээр багшийнхаа ямиг л одоо ерөөсөө байгаа чигээр нь л дамжуулах нь бол би дээдийн дээд ажил гэж боддог. Дээдийн дээд л энэ үүргийг сайн биелүүлэх нь чухал. Тэгээ хажуугаар нь бас чадвар бяцлаглаа зааж. Тэгэл одоо би энэ хоёр том ажлыг хийж байгаа. Тэгээ үнэхээр оошо багшийн шав үнэхээр тэр хэдэн төрөлд нь шав байсан. Ерөөлөөр байгаа өөр шавнар бол өөр ажлыг хийгээч гэж бодов. Чин сэтгэлээс үсмээр энэ тэр байр савын бэлддэг тий. Тэр хэвлэл зардал мөнгө энэ дээр нь ингэж зохион байгуулалтын ажил менежмент тэр яг бол миний хувьд энэ хоёр ажил бол асар бас их ажил. Тэгэхээр би бас давхар ердийн амьдралаар амьдэрдэг хүн давхар би сэтгүүлчийн ажил хийдэг тий. Бас үр хөвгтөө өсгдөг ингээд надтай бол ачаал болоод идэх юм уу. Тийм ээ тий. Энэ ч бас хангалттай л да. Бас хангалттай байна. Тий. Яг босод шавнарыг нь одоо жаахан итгэвтэй болсон цаг түрүүд итгэвтэй болох ёстой гэж бодож байна. Бас нэгдэх ёстой гэж бодож байна. Тийм ээ тий. Нэгдэх ёстой. Одоо манай нэвтрүүлгийн ерөөсөө юу тэр шивтэй бяцлал гэдэг ингээд тусдаа байх биш те. Бүх бяцлагыг нэвтрүүлгээр хамруулж ярьж байгаа нь бас тэрнтэй холбоотой. Энийг бас дэмжих үүднээс ингэж явагддаг. Түрүүнд тэр нэг бяцлал одоо жишээ нь ингээд ном орчуулах нь өөрөө миний бяцлал болдог гэж байна. Энэ дээр жоох ингээд үзэгчдэд ойлгомжтой болох үүднээс нь цөхөө одоо үг хэлчихгүй. Одоо жишээ өөр одоо юу гэдгийг ямар нэгэн ажил хийж байгаа хүмүүс чи янз янзын мэрэгжлийн тий. Тэр мэрэгжилт нь одоо тухайн ажилт нь тухайн ажил болгон бяцлал болгож болно. Яаж болох вэ? Болно. Одоо жишээ та одоо жишээ нь багш тур тийм бяцлал байгаа штэ. Ажлаараа бяцлах нь. Өөрийгөө хийдэг одоо цалин мөнгө авдаг ажлаа өөрийнхөө бяцлал болгож болдог. Тэгэхээр ерөөсө тэр үедээ та яах вэ гэхээр ерөөсө юу ч эсэргүүцэх ёсгүй. Тэр хийж байгаа юм аа. За нэгдүгээрт. Яг бол тэр хийж байгаа юм аа бид нэр одоо жишээ нь одоо манайхаа ерөнхийдөө шүү дээ манайхаа чинь ажилдаа төвөрдөж шүү дээ. Дургуутдаг залгаал ингээд дургуур нүрээл дуртаа дургуу хийгээл тэ ингээд. Тэгээд нөгөө юу гаргаад идэг гологдол гаргаад идэг. Тийм. Эсвэл халтуурдахыг хүсдэг. Тэгэхээр тэгээд нэг цалин авахын төлөө иймэрхүү ажилдаг тэ. Цалингаа голооддаг юм уу? Эсэргүүцэж юусоо болохгүй та хийж байгаа юм аа.
тэртээ түг хийгэл юм чинь тав угаасаа хийж байгаа юм чи цалин авч байгаа юм чи тэр цалингийн их баг байна уу яаж хийж гэн маж юусоо битээ бод ер нь бясалгал гэдэг чинь тий бясалгал гэдэг чинь илүү дутуу бодол танил орж ирэхгүй тэр төлөвийг л хэлж байгаа юм. Тэгэхээр хамгийн нэгдүгээр та тэр өөрийнхөө хийж байгаа тэр зүйлтэй сөрөг бодлогүй бол эсэргүүцгээ бол хүлээж ав. Тэгээд хийж явахдаа өөр юм давхар битээ. Тэр нэг ажил хийж байна та одоо нэг орондоод энийг ч нэг тэгэж хийгээл тэр ингээл өөрийгөө зориул тэр ажилдаа өөрийгөө зориул тэрэндээ өөрийгөө өг өөрөвл бяцлагын явцад нэг чухал юм хүн сурдаг байхгүй өөрийгөө өгч сурдаг юмд өөрийгөө зориулж сурдаг одоо өөрийгөө харамлаад авч хэрэггүй нэ шүү дээ манай нэг тийм юмыг нэг юмд нэг харам сэтгэлээр ханддаг те нэг юм болгондоо үнэрхдэг те үнд ордог энэ бол асар одоо муухаг ухамсарын маш доогуур төлөвтэй байгаа хэлбэр байхгүй үнд орно гэдэг чинь тий та энэ орчлон хорвогийн дэргэд та юу юм бэ ертөнцийн дотор юу хорвогийн тоос шүү дээ та үнд ороод яадаг та та үнд ороод та тийм өөрийгөө их мундаг гэд яах юм энэ хорвоо дээр 7 тэрбум хүн амьдарч чинь бүгд л хүн бүгд л адилхан зарим нь жоохон баянлага зарим нь ядуулга зарим нь өвчтөй л байгаа ялгаа нэг жоохон шинж чанарын ялгаа болооч мөн чанарын явд ялгаа байхгүй. Өөрөөр юмд тийм одоо их цангүй байц сурах хэрэгтэй. Тэг ингээд юмд өөрийгөө ингээд зориулж өгч ингээд тэ ингээд одоо биелэглэж сурах хэрэгтэй. Тэгэхээр тэр хийж байгаа ажилдаа тэр одоо өөрийгөө нэгдүгээр ямар ч зүрх бодлого байна. Хоёрдугаар өөрийгөө бүрэн өгөх хэрэгтэй. За тэгээд бүрэн өгөөд ажил эхлэнгүүт агшин хорон бүрт мэдрэх хэрэгтэй. Хийж байгаа өөрийгөө мэдрэн, тэр ажлаа мэдрэн. Тэгвэл ямар хажуугийн ажиглагч заавал байх хэрэгтэй. Өөрийгөө яг яаж энийг хийж байна? Би энийг гэж тэр өөр нэгэн хүн биш. Биш та өөрөө. Тэгэхээр энэ хажуугийн ажиглагч яаж байх вэ? Өөрөлдвөл одоо миний саяны яриад байгааг энэ номыг уншихад бүр илүү сайн ойлгоно. Энэ номны одоо энэ ихний хоёр гэрчийн мөн чанарыг таних тунгад энэ ихний судар дээр байгааг би тайлбарлаж байгаа. Тэгэхээр энэ ихний судрын тайлбарыг уншихад ажил хийхдээ яаж өөртөө хандах вэ? Тэгээд тэр ажилдаа ямар одоо юугүй байх вэ? Эсэргүүцэл. Ялангуяа энд бас нэг тийм гэр цэвэрлэх нь миний хамгийн дуртай бясалгал гэдэг нэг арга байгаа шүү дээ. Тэрэн дээр бол нөгөө энэ ихч бас их сайхан тайлбарсан байгаа л да. Энэ ихч одоо аягаа угаадаг, шалаа угааж бясалгалаа хийдэг. Тэгэхээр энэ бол эртнээс хэрглэж исэн арга шүү дээ. Энэ оюуна ихч жанг зохиосон юм биш. Лам нар эртнээс сүм хийд шалаа их угаадаг гэсэн. Тийм шүү дээ. Тэр нь бясалгал байсан. Шалаа угаах додоош байгаа. Таны доторх хэр чин ч арилдаг. Өөрөөр нэг бидний гадна болж байгаа үйл явдал дотн зэрэг болж идэг байхгүй. Одоо би чинь нэг гэртний угаалгын машиныг ингээд эргэлдэж байгааг харах их дуртай нэг юм дугуй бөөрөнгө шилдэж штэ ингээд автомат машин чинь. Тэгэхээр ингээд юм угааж байгааг харахаар ингээд сэтгэл гоё болдог. Өөрөөр давхар ингээд гадна нь юу болж байна, дотн нь юу болж байна. Дотор юу болж байна, гадна нь юу болж болдог. Өөрөөр үнэндээ дотны гадны ялгаа байдгүй. Та энэ ертөнцтэй ингээд нэгдсэн нэг зүйл байхгүй. Та энэ ертөнцөөс өөрийгөө салангад гэж авч үзээд байгаа чинь таны өөрөө мунхаг байхгүй. Уул нь бид нар нэгдмэл нэг юм байгаа юм. Тэгэхээр ерөөсөө энэ номыг үзээд одоо ямар ч ажлыг юугч бясалгал болгож болно гэдэг аргачлал энэ дээр байгаа. За ингээд чи одоо бас сайхан санаа амраараа байцтай үзэгчтэй. Одоо ерөөсөө амьдрал бол тэр чигээр л бясалгал. Тий амьдрал зөвхөн тэр чигээр л бясалгал бол. Сургууль. Тий. Гасгал сургууль. Амьдрал гэдэг нь өрөндөө амьдрал гэж агуу том зүйл тий. Тэгэхдээ амьдралаа яг юунд зориулах вэ гэдэг их чухал шүү дээ тий. Яг ингээл өөхөгтэй аваад өгөхгүй мөнгөнд зориулах уу тий. Өөхөгтэй нэр яагаад наад чадахгүй алдар хүндэн зориулах уу, нэр төрөнд зориулах уу, нэр нөгөө нэг гой сайхан бие байна. Тэр гой бие чинь 1000 дасгал боди хийгээдсэн 40 50 хүрэл ингээл 1000 яс эвдрээл хэмхрээд эхэлнэ. Өөрөөр нэг тийм төр зургийн юм зориулах амьдралаа. Мөнгөний юм зориулах уу? Үнэхээр үн цэнтэй юм зориулах уу? Энийг бас бодох хэрэгтэй. Амьдралаа зэгцлэх хэрэгтэй, зохицуулж сурах хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө ухамсарын төвшөнд дараагийн төвшөнд аваачих хэрэгтэй. Амьдралд илүү гүн орох хэрэгтэй. Амьдралд илүү итгэх хэрэгтэй. Тэгээд одоо байгаа амьдралынхаа тэр нэг юм хязгаарлагдмал орчноос гарч сурах хэрэгтэй. Хүн болгон тийм хязгаарлагдмал орчин байдаг. Хүн болгон тийм нэг юм тогтцсон юм дотор байдаг. Энэ бол ингэж байгаа тохиолдол хизээж бясалгал тантай тохиолдохгүй ядвал та тэр тогтцсон юмнаас л зуураад байгаа тохиолдолд бясалгал тохиолдохгүй та үл мэдхүрүү тий энд одоо ингэж үл мэдхүрүү аялалд гарахад зориулагдсан хүмүүст гэж байна. Тэгэхээр
бяцлал гэдэг нь гэсэн та үл мэдхүүрөө амьдрал, ертөнц, туйл, бурхан гэсэн юу мэддэхгүй бүр тэр таны одоо байгаагаас илүү том ертөнц рүү л одоо шилжиж байгаа тэр зүйл. Тэгэхээр та ямагт нээлттэй байх хэрэгтэй. Тэгвэл тантай бяцлал хийж чадна. Окей. За баярлалаа Чимата. Одоо ингээд ярихад төшөөдгөл өшөө ярина. Тэгээ дараа ингээд ярилцъя. За. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг энэ түрээд өндөрлж үзэгчтэй. Дараагийн нэвтрүүлгээр эргэн уулзлаа. Түр баяртай. Баяртай. Баярлалаа Чимата.